Бид нар хүнсээ үйлдвэрлэдэг болох ёстой. Энэ хоол хүнсээ өөрсдөө хийдэг болох ёстой. Энэ бол одоо хамгийн чухал асуудал. Үйлдвэрлэл гэдэг бол манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс үг үндэсний үйлдвэрүүдэд ажиллаж үндэсний хувьсгалын үр дүнтэй танилцлаа. Хүнсний хувьсгалаас зээл авсан. Тэрүүгээр энэ үйлдвэрийг босгосон. Одоо энэ үйлдвэрийг бид нар үр бүтээл болгож дэлхийн брэндүүдтэй илүү сайн өрсөлдөх энэ боломжоо бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар бид нар одоо өндөгний хэрэгцээний 80% хангаж байна. Дараа жил гэхэд бид 100% бүрэн хангах боломжтой. Одоо монголчууд бүгдөө 100% дахианыхаа хичээлийг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг ийм амжилт гараад байна. Бид тэрбум долларын экспорт хийдэг салбар болж байна. 44 мянган ажлын байр нэг жилийн дотор бий болсон. Монгол улсад маш олон одоо шинэ үйлдвэрлэлд үйл хаалгаа нээж байна. Одоогийн байдлаар 53 үйлдвэр үйл хаалгаа нээгээд байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг бол тооцоо үйлдвэрлэхэд бол нэлээд том үр дүнтэй бол бодит дэмжлэг болж өгсөн гэж бол харж байгаа. Төр засаг нь иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс үг. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүмүүр хангалттай, шимт хичээлтэй, аюулгүй хүнсийг тогтмол хүртэх нөхцөлд байхыг хэлдэг. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2024 онд дэлхийд даяар 780 сая гаруй хүн өлсгөлөн хүнсний дутагдалд өртсөн талаар мэдээлсэн энэ үед Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс үгийн санаачлан хэрэгжүүлж буй хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн улс даяар 3 жилийн хугацаанд идэвхтэй өрнөж олон үр дүнд хүрчээ. Энэхүү санаачлагын нэг чухал зорилт нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мал аж ахуй газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа хүнс экспортлагч орн болох явдал юм а. Монгол улсад хүнсний хангамж аюулгүй байдал нь улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж тодорхойлогддог. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үндэсний үйлдвэрлэгчдэд гайл татварын хөнгөлөлт чөлөөлөлт, урамшуулал зэргийг олгохын сацуу 3000 гаруй аж ахуй нэгж 1.2 их 80 төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлтөө зээл аваад байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс үг тус хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж буй үндэсний үйлдвэрүүдэд ажиллан хүнсний хувьсгал хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцлаа. Агрофид тэжээлийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна 3200 га тэжээл тариалах талбайтай. Тус үйлдвэр дахианы болон мал амьтны тэжээл үйлдвэрлэж 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ нь хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд тэжээлийн үйлдвэрийн өргөдөглийн ажлыг эхлүүлж хүчин чадлаа нэмэгдүүлсэний үр дүн гэдгийг үйлдвэрийн хамт олон онцоллоо. Бужууд компани зөвхөн өндөгний аж ахуй эрхлээ зогсохгүй, бусад олон газар тариалангийн компаниудаас үр тариаг бол одоо олон 10 мянган тонноор нь худалдаж авдаг ийм боллоо. Ойрын 4-5 жилдээ. Ингэснээр бол одоо тариаланчдын орлого нэмэгдэх, тариаланчид гурил тэнцээгүүд малын тэжээлийн улаан буудаага борлуулах зах зээлтэй болж байгаа нь бас нэг эерэг дүн гэж харуулж байна. Манай тэжээлийн үйлдвэр нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 10 гаруй дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дахианы тэжээл үйлдвэрлэхээс гадна бид нар малын тэжээл, бог мал, сайлын үнэний тэжээл гэх мэтчлээ үйлдвэрлэж байна. Мөн хурдан морины тэжээл үйлдвэрлэж байгаагаа онцлогтой.
Агрофед хичээлийн үйлдвэрийн дэргэдэх химийн лаборатори нь стандартын шаардлагад нийцсэн түүхий төлөө авахаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн болон гарч байгаа малын тижээл, өмдөглөгч дахианы тижээл төрөвчлсөн болон уламжлалт дараагаар шинжилгээ хийдэг байгаа. Компани удирдлагууд мөн махны чиглэлийн доор бүр хоньны үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа. Энийг бол одоо бид нар 5 жилийн өмнө зөвхөн нэг 2хан хуцснаас эхэлсэн. Төр хувийн хөвшил бас ингээ хамтарсны хүчинд бол Монгол улс бол тайжирсан 1000 гаруй толгой доопор Монголын ирлийстэй болчиход байгаа маа. Энэ хоньны гол давуу чанар нь бол энэний одоо хэлтүүлэгчээр Монгол хоньыг хэлтүүлэхэд гарсан төлөв нь бол эдийн засгийн эргэлтэнд 7-8 сартад нь оруулахад бол гулуузын жин 5-8 кг Монгол ижил насны хурганаас илүү ашиг шим энтер нь бол яг тэжээл арчилгаа малгай нь яг ижил нөхцөлд. Тэгээ энийг бүр кластер болгоод 1 сая ширхгийг одоо ингэж үйлдвэрлэж чадвал 50000 тонныг 1 саяас бол илүү үйлдвэрлэв. Тэгээ одоо гадаадд бүгдөө ингээд Монгол орон дээрээ ингээд нэлээд олон компаниуд кластераараа малчид нийлээд ажиллах юм бол маш сайхан зөөлөн амтлаг шүүслэг илүү үнцэнтэй мах экспортлох бүрэн боломж бий болж байгаа. 2004 онд байгуулагдсан ад жаргалыг үйлдвэрлэгч Төмөн шувууд хувьцаат компани нь өдгөө 4 салбар үйлдвэртэй 360 гаруй ажилтан албан хаагчтай. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтөө зээлд хамрагдан шувууны аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологийн дэвшилд ахиц гарч үйлдвэрлэл үйл ажиллагаагаа олон улсын стандартад хүргэж байна. Төмөн шууд 3 гэдэг одоо энэ төслийг эхлүүлсэн байгаа. 1 жил гарангийн хугацаанд ерөөсөө 500 мянган шувуутай энэ төслийг бол барьж байгуулад ашиглалтанд орлоо. Барилга байгууламжийн ажил бол 100% дууссан. Одоо яг энэ дотор бол бүрэн ашиглалтанд орсон 6 байр байгаа гэсэн. Эндээс бол яг өнөөдрийн байдлаар 150 мянган өндө гарч байна. Цаашдаа бол эндээс бол 110 сая ширхэг өндө жилдээ гарах юм. Бид нар энийг одоо хүнсний өвсгөл Атрын 4-р аяны энэ санхүүжилтээр маш богино хугацаанд энийг бол ингэж хийх боломж олгосон гэсэн. Зөвхөн одоо Төмөн шууд компани ганцаараа үйл ажиллагаа өргөж өглөөгөө бусад манай шувууны аж ахуй эрхлэгчид бүгд үйл ажиллагаа өргөж өгсөн. Энэ бол нөгөө хүнсний өвсгөл Атар 4-р аяны хүрээнд одоо олгогдсон одоо зээлийг аваад компаниуд үйл ажиллагаа бүгдээрээ бол нэмжсэн. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар бид нар одоо өндөгний хэрэгцээний 80% хангаж байна. Дараа жил ихэд бид 100% бүрэн хангах боломжтой. Өндөг хураах, тэжээл түгэх, гэрэлтүүлэг, агаар жололт гэдэг бүх зүйл бол ингээ хүний оролцоогүйгээр автоматар шууд хамгийн одоо тав тухтай байдлаар яаж тэжээж болох вэ гэдгийг одоо энэ дотор орчныг бүрдүүлж байгаа гэсэн. Хөдөө орон нутгууд руу одоо бид нар бас маш сайн тэлэлтүүд хийж байна. Тэгээд одоо хөдөө орон нутгад сүлжээ дэлгүүрүүд бас өөрсдөө бас маш сайн тэлэлт хийж байгаа. Тэгэхээр одоо тээврийн зардлыг бид нар хамтарч хуваагаад хөдөө орон нутгуудад байгаа үн ер нь бол Улаанбаатарт байгаа үнэтэй бол яг адилхан байх ийм төвшөнд очиулъя гэсэн ийм зорилттой байна. Одоо 2023 онд хүнсний хувьсгал ихснээс хойш өндөгний үн нэг ч удаа нэмэгдэг байна. Тэр үед 500 байсан бол өнөөдөр 500 хэврэл байна. Тийм учраас дотоодын өндөгний компаниуд дотоодын зах зээлийг хангахын бас нэг аж тус нь өндөгний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр барьж чадж байна. Обо Пластик компани нь хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай сав баглаа буудлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний хэмжээний томоохон компани. Тус үйлдвэрийн орчин үеийн автомат тоног төхөөрөмжөөр тонологдсон түүх эдийн зарцуулалт багтай, байгаль дээлтэй дахин боловсруулах боломжтой 14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бол одоо ингээ нэг аяг хийж байна. Ер нь бол энэ Монгол байгаагүй үйлдвэр, анхны үйлдвэр. Монгол энэ 7 сараас эхлээд ашиглан достой. Үйлдвэрээ бариад хүнсний өвсгөлөөс зээл авсан. Тэрүүгээр энэ үйлдвэрийг босгосон.
Тэгээд ийм зориултын зээл авсан юм байгаа. Тэгээд одоо ирээдүйд нэг бүтээгдэхүүн тэр байна. Тэгээд олон бүтээгдэхүүн хийнэ бид нар. Одоо энэ өндөгний сав голчлоо хийж байгаа. Тэ. Монгол улсын ерөнхий санаас хүнсний хувьсгал хөтөлбөр бол манай сав баглаа буудлын салбарт бол маш том дэмжлэг үзүүлсэн. Бид нар дахиад хийх зөндөө ажил байгаа. Маш их хийх ажил бол байна. Энд бас эргээд бас энэ хүнсний хувьсгал шиг тийм ээ ийм одоо хөнгөлөлтөө зээл бас маш их хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийг Пластик компани үйлдвэрт ажиллах үеэр салбарын төлөөллүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Манай улсад сав баглаа буудлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2500 гаруй хүнийг ажлын байраар хангаж жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ манай хятадаас оруулж ирж байгаа байсан бүтээгдэхүүнүүд тий. Манай үйлдвэрлэж байгаа энэ. Ер нь бол чанарын хувьд бол 2 дахин нэмэгдэж байгаа. Яг үний хувьд жоохон үнэтэй ч гэсэн эдлэгээний хувьд энэ бол хурдан цоордог бол энэ бол хамаагүй өөр. Тий. За манай компани хүнсний хувьсгалын хүрээнд одоо тийм ээ хөнгөлөлт зээлийн хүрээнд одоо Сэлэнг аймгийн Угшаат сумын дуун тариалаа. Одоо өнгөрсөн жил нэг 2000 тонн дуун одоо тариалаад одоо бүтээгдэхүүн болгоод тийм ээ одоо Солонгост бас зарагч гисэн байгаа. Хүнсний хөтөлбөрийн зээлийн хүрээнд манайх нэг тэрбум орчим төгрөгийн зээл галдаа. Зээлээрээ бид ерөнхийдөө ус ундааны савыг дахин босруулаад энэ өөрөө нэг боодлын нөгөө ногоо үе байдаг шүү дээ. Тэр хийхээр ингээд үйлдвэр байгуулад одоо ингээд төсөл маань 50% ингээд үр дүнтэй явж байгаа. Та бүхэн бас ингээд дэмжиж байгаад барилж байгаа шүү. Тэгээд цаашлаас энэ хөтөлбөрүүд ингээд явах шаардлагатай гэсэн. Хүнсний хувьсгалын хүрээнд мэдээж одоо энэ сав баглаа боодлол нь бол нэг үндсэн бол тасралтгүй нэг хэсэг нь байж байгаа. Тэгээд энэ хэсгийг бас ингээд дэмжиж зээл олгосон нь одоо аль аль нь талдаа бол ийм хэрэгцээтэй Монголд үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн цар хэмжээг нэмэгдүүлэхдээ импортыг орлох бүтээгдэхүүнийг бол дотооддоо үйлдвэрлэхэд бол нэлээд юм том үр дүнтэй бол бодит дэмжлэг болж өгсөн гэж бол харж байгаа. Одоо бол манай дээр дахиад энэ одоо сав баглаа боодлын бүтээгдэхүүнийг байгаль дуустдаг усаа бордоо болдог технологиор хийхэд бас дахиад бол санхүүжилт бас хэрэгтэй л байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Хөрс ухаан санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд жижиг үйлдвэрийг дэмжих, ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний үйлдвэртэй хоршиж ажилладаг компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа нь одоо биднэрт аягүй нэмэртэй байгаа. Зах зээл ерөнхийдөө маш их байгаад байна. Тэгээд олон тооныхоо их юм их байгаад байна. Олон тооныхоо их юмнуудыг л одоо авдаг болохын тулд бас энэ хүнсний хувьсгал. За хүнсний хувьсгал нь бол үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа нэг төрлийн хэлбэр гэж харж байгаа. Одоо ер нь дараа нь эдгээр одоо хүнсний хувьсгал латрын дөрөв ч юм уу иймэрхүү аянууд өргөжлээд дахин одоо үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх юм бол хог аяглалын менежментийг өшөө сайжруулах, Монголд хог аяглалын одоо энэ босруулах үйлдвэрүүдийг дэмжих энэ чиглэл рүү ажиллавал илүү үр дүнтэй ажил болно гэж харж байгаа. Хүн ардынхаа хэрэгцээг хоол ундаар хангах, сав баглаа бодоор хангах энэ том ажлыг одоо нурган дээрээ үрж явж байгаа та бүхэндээ бол дахин одоо гүн талхал илэрхийлж байгаагаас илэрхийлж байна. Хүнсний хувьсгал гэсэн хөдөлгөөн хөрвүүлснээс хойш одоо олон зүйл өөрчлөгдлөө. Энэ хүнсний хувьсгал хэрэгцээ энэ хугацаанд би нийтдээ 112 үйлдвэрээр орсон. Одоо эргээд зарим нэг үйлдвэрүүдээр орж үзэж байна. Үнэхээр одоо анх очижсэн өнөөдөр очиж байгаа хоёр их өөрчлөгдсөн байна. Та бүхэн бодит амжилт гаргасан байна. Төрийн бодлого бас одоо хэрэгжиж эхэлж байна. Үр дүн гарч байна. Үйлдвэрлэл гэдэг бол манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Тийм учраас энэ улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа болсон хүмүүс бол та бүхэн манай байна. Та бүхний ажил үйлс бол улсын аюулгүй байдалтай шууд холбоотой. Тийм учраас энэ том аюулгүй байдлыг хангаж байгаа та бүхэндээ би дахин талхал илэрхийлж байна. Ингээд цаашлаас та бүхнийг одоо дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье. Баярлалаа. За ингээд салбараар нь ингээд аваад үзэх юм бол гарсан үр дүн гэхэд бол манай салбаруудын дунджаар нэг 20-25% эргэлтийн хөрөнгө нэмэгдсэн байж байна. Борлуулалтын орлого нь 30% нэмэгдсэн байж байна. Ажиллагчдын тоо нэг 8-аас 10% нэмэгдсэн байж байна. Улсад төлөх татварын хэмжээнийг 14% нэмэгдсэн байж байна. Тэгэхээр зөвхөн нэг хөтөлбөр гаргаад одоо ийм амжилт үзүүлж байгаа юм чинь
хүнсний хувьсгал 2, 3, 4 гэдээ одоо ингээ хэрэгжиж явах юм бол энэ байгууллагууд, энэ компаниудын энэ хүрсэн амжилт цаашаа үргэлжлээд явах юм аа, саарахгүй юм аа. Хүнс хүлээж авах салбараа өнгөрсөн жилийн муу үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6% өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6%-ийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Хүнс хүлээж авах салбар энэ сүүлийн 2 жилийн дотор их олон үзүүлэлтээр амжилт гарч эхэлж байна. Зөвхөн дотоодын зах зээлд ажилладаг салбар биш, экспортлдог. Бид тэрбум доллар экспорт хийдэг салбар болж байна. 44 мянган ажлын байр 1 жилийн дотор бий болсон. Салбар 35.6% өсөлтийг дангаараа үзүүлж байна. Дотоодынхоо нэлээд олон төрлийн одоо хүнсний хэрэглээг дотроо хангадаг, үйлдвэрлэдэг, тарьдаг, ургуулдаг бүтээлэг болж хувирж байна. Үсгийн төсвүүдээр бид нэр энэ хүнсний хувьсгал цагаат хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор хүүгийн хөнгөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлтийн хүрээнд бид нэр 1.2 их найдын зээлийг олгож энэ хүрээнд бид зөвхөн 2026 оны төсвөөр бид нэр 55 төр өндрийн төсвийн төслийг хүүгийн хөнгөлтийг олгохоор төсвийн төсөл улсын хурал дээр хэлцээд ингээд үз. Журуур компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй урт хугацаатай зээл авч 10,000 м2 талбай бүхий үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-оос 4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-аас 200%-аар өсөх боломж бүрджээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд одоо манай үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг бол бид нар хөнгөлөлтөөр авах боломж бүрдсэн. За ингэснээр бид нар богино хугацаанд өндөр хүчин чадалтай олон улсын жишг үйлдвэрийг барьж бүтээн байгуулсан. За ингэснээр бид нар экспортод гарах, өрсөлдөх олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой болж байна. Энэ бялуу үйлдвэрлэл маань нэг цагт 400 бялуу үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. За бялуу үйлдвэрлэл маань ажлын цагт 70-аас 80 хүн ажиллах ажлын байраар хангаж байгаа. Энэ одоо хөнгөлтэй зээл, бусад засгийн газрын бусад 25 шийдвэр хэрэгжсэн үр дүнд өнөөдөр Монгол улсад маш олон одоо шинэ үйлдвэрлэлд үе хаалгаа нээж байна. Одоогийн байдлаар 53 үйлдвэр үе хаалгаа нээгээд байна. Тэгэхээр Монгол хүнд одоо боломжийг олгочих юм бол дэлхийн хэмжээний тоон төхөөрөмжийг, дэлхийн хэмжээний стандартыг, дэлхийн хэмжээний ажилтныг бэлтгэж бий болгож чаддаг гэдгийг одоо Монгол улс ерөнхийлж танилцуулж байгаа нь онцлогтой байна. Хүнсний хувьсгал одоо бусад хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг гарч байгаа чихэн нэгжүүд бас гадаад худалдаан дээр нэмэлт одоо орлого олох, шинэ бизнесийн боломжийг бий болгох тал дээр зах зээлийг тэлэх тал дээр бас их анхаарч ажиллаж байгаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг санаачлагч хөрөлсөх ерөнхийлөгч маань одоо үйлдвэрийн маань үйл ажиллагаатай 2 дахь удаага бас дахин ирж бидний одоо 3 жилд хийсэн ажилтай маань танилцаад ийм завшаантай үйл явдал болж байгаад маш их баяртай байна. Одоо энэ үйлдвэрийг бид нар одоо үр бүтээл болгож үйл ажиллагааг энд доктортой цааш тасралтгүй авч явах, дэлхийн брэндүүдтэй илүү сайн өрсөлдөх үүрэг даалгавар биднэрт байгаа. Бид нар чадна тий? Аз жаргалтай хуваалцъя. Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд нэгдэн бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх талархал илэрхийллээ. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид хүнсний хувьсгал хөдөлгөөн, хүнс хүлээж авах салбарыг бодиттой дэмжиж, үр дүнтэй бодлого уулсныг онцлон дараагийн буюу хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг эхлүүлснээр дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал 23%, ажлын байр 24%-аар нэмэгдэн гэдгийг хэлж байлаа. Өнөөдөр
Эх орны өнцөг болон бүрт тариаланчид ургац хураан авч, үйлдвэрлэгчид шинэ үйлдвэрээ нээж, баялаг бүтээгчид бүтээж хөдөлмөрөөрөө хүнсний хувьсгалыг амьлуулж байна. Энэ бол Монгол хүн эх орныхоо хүнсээр хангагдж, хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө бий болгож чадна гэдгийн тод жишээ. Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл.